За хай дараагийн хэмжлэгээр уулзж гин. За өнөөдөр юуны тухай ярих вэ гэхээр та тэрээ анзаарж байвал Instagram, TikTok, Facebook энэ төр амирх 2016 оны юм давулгаалсан зураг бичлэгнүүд айгүйх яваад байгаа. Тэгээ ер нь бол хүмүүс 16 онд авахулжсэн зургуудаа ч гэсэн айгүйх стори идэж байгаа. Тэгээ энэ 2016 гэдэг зүйл яг ханаас гараад ирвэ? Яагаад хүмүүс ингээ энэ рүү айгүйх шуураад байгаа вэ гэдгийг одоо тайлбарлаж өгөх чинь. За манай өнөөний нэс дээр болохоор яг энийг талаар тайлбарлсан пост орсон байгаа. Тэрийг ихлэ таад хэлээд өгчий заяа. TikTok дээр гэхэд 2016 гэсэн хайлт ганцхан 7 хоногийн дотор 452% өссөн гинэ. Тэгээд 2016 гэсэн хаштагтай 1.6 сая гаруй видео нийтлэгдсэн. За тэгээ энэхүү давалгаан зөвхөн TikTok-оор хязгаарлагдсангүй. Instagram дээр бас 2016 гэсэн хаштагтай постын тоо 37 саяыг давсан гэж байна. Пост нь 37 сая штэ. Тэгээ хүмүүс ингээд одоо сторинууд энэ дунд тоологдоогүй байх. За тэгээ энийг болохоор юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр зарим судалгаанаас харахад ностальжи буюу одоо энэ өнгөрснөө санаанд дурсах хандлага ойролцоогоор 10 жилийн мөчлөгөөр давтагддаг гэж байгаа. За тэгээ үүний гол тайлбар нь болохоор одоо хүний өсвөр залуу наснд тохиолдсон дурсамжууд тархинд илүү хүчтэй сэтгэл хөдлөлтөөр хадгалагдахтай холбоотой. 10 жилийн өмнөх хитүүд эргэн иржээ гэж байгаа. За энийг болохоор яаж баталж байгаа вэ гэхээр Spotify-ийн мэдээснээр заяа 2026 он гарснаас хойш одоо 2016 нэртэй юм плейлистүүд 790% өссөн гэж байгаа. За тэгээ мөн Spotify-ийн одоо Global Top 50 гэдэг жагсаалтанд 15-аас 16 онд гарч ирсэн дуунуудын эзлэх хувь 150%-аар нэмэгдсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс 16 онд одоо гарч ирсэн дуунуудыг Spotify дээр бүр амар их хайгаад айгүй их сонсоод байна гэсэн үг. За тэгээ 16 онд ямар дуунууд ингээ гарч ирсэн бэ гэсэн чинь Drake-ийн One Dance гарч ирсэн юм байна. За Weeknd-ийн Starboy 16 онд гарч ирсэн юм байна. За тэгээ Justin Bieber, DJ Snake хоёрын Let Me Love You гарч ирсэн юм байна. За Chainsmokers-ийн Close. За тэгээ Монголд болохоор 2016 онд ямар хит дуунууд гарч ирсэн бэ гэсэн чинь манай Ука ихчийн маргаашийн нарлаа хамт аялах уу гэдэг дуу гарч ирсэн юм байна. За Чукагийн амьдралын бэлэг гэдэг дуу гарч ирсэн юм байна. Luminoгийн шүн дунд цас орж байна гэдэг гайхалтай дуу гарч ирсэн байна. За тэгээ Болдын даам гэдэг нэртэй дуунууд ийм дуунууд одоо яг Монголд болохоор 16 онд гарч ирсэн юм байна. За тэгээд одоо энэ 2016 оныг тодтох бас нэгэн зүйл нь гэх юм бол шүү дээ. Instagram гинэ. Snapchat-ийн нөгөө нэг юм нохооны хил мэлтэй фильтрүүд байдаг шүү дээ. За тэд нар бол үнэхээр бүр ингээд оргилдоо урж исэн гэж байгаа. Хүн болго ингээ хэрэглээл, хүн болгоны сторийн дээр, хүн болгоны зурган дээр л ерөөсөө тэр Snapchat-ийн янз янзын фильтрүүд нөгөө нохооны хилтэй, од модтой ингээ цэцэг мэцэгтэй те юм beauty effect-тэй юм фильтрүүд ингээд бүр одолж исэн тэр үе нь одоо ирчээ авч эхэлжсэн тэр үе нь яг 16 онд юм байна. За тэгээд бас үүнтэй зэрэгцээд Instagram дээр ямар ийм шинэ фичер орж ирсэн бэ гэхээр функц орж ирсэн бэ гэхээр story хийх боломжтой болсон байна. Тэгэхээр одоогийн бидний хийгээд байгаа сторинууд чинь одоо Instagram дээр story орох боломжтой болсон цаг хугацаа нь 2016 он юм байна. За тэгээ entertainment салбарт 2016 онд юунууд болсон бэ гэсэн чинь La La Land нээлттэй ижсэн юм байна. Suicide Squad бас нээлттэй ижсэн юм байна. За тэгээ Stranger Things гээд Netflix-ийн амар зурлаагаа штэ одоо бүр ингээд шууглаад байгаа. Тэр бас 16 онд ингээд хамгийн анхныхаа одоо эхний бүлгийн ингэж гаргаж ирсэн юм байна. За тэгээ хүмүүс ингээд яагаад 16 оныг бүр ингэж амар тодтогоод байгаа вэ гэхээр яг тэр үед ингээд social platform гэдэг зүйл юм алгоритм руу ороогүй байсан гэж аахгүй. Одоо би жишээлбэл бид нар ингээд би нэг ингээд keyboard ч юм авах гээд ингээд Instagram дээр нэг keyboardны дэлгүүр ч юм хайгаал, Facebook дээр ч юм нэг ингээд хайгаал хайлтын гутал дараа нь ингээд бүх хайлтууд одоо над дээр ингээд тэр платформуудыг санал болгож байгаа юм бүгдээрээ ингээд миний өмнөх хайлттай холбоотой ингээд тиймэрхүү юмнууд байгаад байдаг штеп. 16 он болохоор одоо яг энэ алгоритм гэдэг зүйл тэгж амар ажиллаж эхлээгүй байх үеийн гоё эрүүлэн цаашийн зүгээр л нэг тийм ингээд контентоор бөмбөгцсөн тийм биш цаг хугацаа байсан байгаа даахгүй. Одоо баг хамгийн сүүлийн тийм үеийн ч гэх юм уу. За тэгээд түрүүн бичлэгний хэлсэнчлэн одоо ностальжик буюу тэр нэг одоо өсвөр насныхын тэр дурсамжийг сэдрээсэн зүйлүүд амар их ингээд тод зүрхэнд үлдсэн байдгаа гэдгсэн шүү дээ. Тэнгууд одоо жишээлбэл 10 жилдээ ингээд сонсч байсан дуу муугаа одоо сонсонгууд нэг л цаанал нэг юм гоё дотн тий нэг юм дурсамж агуулсан тийм санагдаад идэв шүү дээ. Тэгээ яагаад бүр тэгж амар өсвөр насндаа юм уу бага насндаа ингээд сонссон ч юм уу хийсэн зүйл эцэг хоол моол янз янз юм ингээд амар гоё санагдаад байдаг вэ гэдгийг энэ хэвтэнгээгээд
миний дагдаг юм Instagram хаяг гэдэг байхгүй юу. За энэ дээр болохоор ингээд ер нь бол ингээд амар хөөрхөн яагаад гэдэм бол гэдэг юмнуудыг үнэхээр ямар ч тийм шинжлэх ухааны юм үг хэллийг ядаргаатай янз янзын нэр томьёо ашиглахгүйгээр ер нь энгийн юм үгээр ингээд хүнд амар гоё тайлбарлаж өгдөг заяа. За тэрэн дээр болохоор дэлхийд даяар 84 орны 2000 орчим хүн оролцсон судалгаагаар заяа хүмүүсийн хамгийн сэтгэл хөдлөм дурсамжтай дуу нь ихэнхдээ өсвөр наснд нь хамааралтай байдгийг тогтоогджээ гэж байгаа. Энгийнээр бол энэ үед тарих хөгжлийн онцлогоос шалтгаалж дуу хөгжмөнтэй хамгийн хүчтэй сэтгэл хөдлөлийн холбоо үүсгдэг гэж байна. За яагаад гэсэн чинь өсвөр насны тарих нь шүүгчгүй сониуч шагнал хайсан соронч шиг л байдаг. Тиймээс энэ үед сонсон дуун тархинд илүү тод гүн хадгалагддаг. 2016 гэсэн энэ постнууд хаштагнуудын учир ер нь бол иймэрхүү шалтгаантай байсан байна. Тэгээд ер нь 10 жилийн мөчлөгөөр хүмүүсийг дүгнж харьцуулдаг нь амар их түгээмэл идэг штэ. Жишээлбэл ингээ гэрэлсний 10 жилийн үүсгэн байгуулагдсны 10 жилийн за тэгэл энэ одоо 10 жил найзалсан 10 жилийн найз нөхөд гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд ингээд айгүй хүмүүс ингээ ярьдаг штэ. Тэгмут яагаад тэгж байгаа гэхээр нэг юм шин зүйлийн эхлэл айгүй их хугацааг туусны дараа дахиад дараачийн шинэ үе ирж байгаа юм шиг тийм филингийг төрүүлдэг учраас ер нь бол хүмүүс 10 жилээр нь ингэж одоо дүгнж харьцуулж ярих туртай байд юм байна. За тэгээ дараагийн мэдлэгээр уулзцгаая. Баярлалаа баяртай. Хайртай шүү.